Харин одоо зочны ярилцлагаар та бүхэн мэдээлэл хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр дэлхийд даяар эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт, уур амьсгалын бодлого нэгэн зэрэг шинжлэгдэж байна. Тэгэхээр энэ шинжилтийн хүрээнд Колумби их сургуулийн эрчим хүч байгаль орчны төвийн профессор Дэвид Сандалов ярилцлага бэлэн болоод байна. Манай CNBC Mongolia студид өнөөдөр хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа оюун. Энд ирсэндээ үнэхээр баяртай байна. Таны айлчлал одоо хүртэл ямархуу өнгөрч байна вэ? Эндхийн хүмүүс маш найрсаг. Халуун дотнд хүлээж авч байна. Монголыг дэлхийн хамгийн зочломтгой орнуудын нэг гэж сонсож байсан. Сүүлийн хэдэн өдөр би үүнийг өөрийн биеэр мэдэрлээ. Тэгвэл ихний асуулт. Та ирэх 10 жилд дэлхийн эрчим хүчний бүтэц хэрхэн өөрчлөгднө гэж харж байна вэ? Миний бодлоор энэ нь 20 дугаар зууны технологи болох нүүрс, газрын тос, байгалийн хийнээс 21 дугаар зууны технологи болох нар салхи, газрын гүний дулаан, магадгүй цөмийн эрчим хүч рүү шилжинэ. Бид үүнийг дэлхийд даяар аль хэдийн харж байна. Янз бүрийн оронд өөрөөр хурдаар өрнөж байгаа ч энэ бол нийтлэг чиг хандлага. Үүнийг ялангуяа нар салхины эрчим хүчний өртөг хурдцтай буурч байгаа явдал. Мөн эдгээр нь илүү цэвэр технологи байдгийг хөтөлж байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бохирдлыг үүсгдэггүй технологиуд гэсэн үг. Та уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хиймэл оюуныг үүсгэх үүргийн талаар бичсэн шүү дээ. Энэ боломжтой юу? Хиймэл оюун уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үнэхээр тусалж чадна гэж юу? Тийм ээ. Юуны өмнө хиймэл оюуны талаар ярив. Учир нь энэ бол маш чухал технологи. Энэ бол асар их өөрчлөлт авчрах технологи. Зарим хүн бүр үүнийг цахилгааны нээлттэй, бүр хэдэн мянган жилийн өмнөх галын нээлттэй хүртэл зүйрлдэг. Учир нь оюун ухаан гэдэг бүх зүйлийн суурь. Харин одоо бол олон талаараа ухаалаг компьютеруудтай болчихсон. Тиймээс бид ChatGPT болон бусад том хэлний загварууд дэлхийд даяар хэрэглэгдэж байгааг аль хэдийн харж байна. Үнэн дээр би хэдхэн хоногийн өмнө Монгол улсын их сургууль дээр лекц уншсан. Тэнд би нэг асуултын хариуг өөрөө ч мэдэхгүй байсан тул танхимд байсан бүх хүнээс эндээс хэн нь ChatGPT хэрэглэж үзсэн бэ гэж асуусан. Тэгэхэд бүгд гараа өргөсөн. Гэтэл ChatGPT 3.5 жилийн өмнө арилжааны бүтээгдэхүүн хэлбэрээр огт байгаагүй. Энэ нь хүн төрөлхтний дэлхийн түүхэнд хамгийн хурдан төгсөн бүтээгдэхүүн болсон. Мөн маш олон зүйлийг өөрчилж байна. Таны хэлсэнчлэн миний мэрэгжлийн нэг чиглэл бол эрчим хүч ба уур амьсгалын өөрчлөлт. Тиймээс би энэ технологиг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдсахад хэрхэн ашиглаж болохыг судалж ирсэн. Гол нь гэвэл олон арга зам бий. Хиймэл оюун маш олон сайн зүйл хийж чадна. Тухайлбал хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цэвэр эрчим хүч рүү шилжилтийг түргэсгэх, агаарын чанарыг илүү өргөн хүрээнд сайжруулахад тусалж чадна. Хэрэв та хүсвэл энэ талаар дэлгэрэнгүй ярьж болно. Тийм ээ мэдээж. Гэхдээ дата төвүүдийн тухайд нэг сонин зөрчил байгаа. Хиймэл оюун бидний төсөөлснөөс их эрчим хүчийг хэрэглэж байна. Гэтэл нөгөө талаас хиймэл оюун өөрөө эрчим хүч хэмнэхэд тусалж чадна гэж ярьдаг. Маш зөв асуулт байна. Хиймэл оюуны дата төвүүд асар их цахилгаан хэрэглэдэг. Тиймээс энэ үйл явцыг зөв удирдах нь маш чухал. Миний бодлоор эрчим хүчний хувьд хиймэл оюуны эцсийн дүндээ эерэг нөлөөтэй байх боломжтой. Учир нь хиймэл оюун цахилгаан сүлжээг янз бүрийн аргаар удирдахад, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалж чадна. Гэхдээ эрсдэлж бий. Тэр эрсдлийн нэг нь бохир их усүрээс их хэмжээний эрчим хүч ашиглах явдал юм. Тийм ээ. Таны тогтвортой дата төвийн стратеги төлөвлөгөөд дижитал дэд бүтцийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтийг онцолсон байсан. Энэ талаар сая ярьсан шүү дээ. Өнөөдөр дэлхийн эрчим хүчний нөхцөл байдалд энэ сорилт хэр ач холбогдолтой гэж та бодож байна? Та ингэж асуусанд баяртай байна. Учир нь энд бодит тоо бий. Одоогоор дата төвүүд дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт цахилгааны ойролцоогоор 1.5% хэрэглэж байна. Энэ бол бага зүйл биш. Гэхдээ жишээлбэл агааржуулагч үүнээс хавьгүй их хэрэглэдэг. Дата төвөөс илүү их цахилгаан хэрэглэдэг олон зүйл бий. Мөн дата төвүүд зөвхөн хиймэл оюунд үйлчилдэггүй. Тэд манай имэйл сүлжээ, видео стриминг зэрэг маш олон үйлчлэгийг ажилуулдаг. Тиймээс хиймэл оюун өөрөө дэлхийн нийтийн цахилгааны нэг хүмүүс бага хэсгийг хэрэглэж байна. Үнэн дээр үүнээс ч бага байх магадaltaй. Цаашдын жилүүдэд энэ хэмжээ өснө. Гэхдээ миний бодлоор энэ өсөлтийг удирдах боломжтой. Хиймэл оюун тэлхийн хэрэг түүнийг хамгийн зөв аргаар ашиглах тал дээр бид анхаарах хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? Өнөөдрийн дэлхийн нөхцөлд эрчим хүчний хэрэглээний талаарх ойлголт, анхаарал маш чухал байна. Энэ чиглэлд аль улс тэргүүлж байгаа вэ? Миний бодлоор хиймэл оюуны хувьд тэргүүлж буй хоёр улс бол Америкийн нэгдсэн улс болон Хятад гэж ихэнх хүн хэлэх байх. Програм хангамж, загвар хөгжүүлэлтийн хувьд ч тэр. Хиймэл оюуны бодит хэрэглээний хувьд ч тэр. Гэхдээ дэлхийн олон улс хиймэл оюуныг өөрөөр хэлбэрээр нэвтрүүлж байна. Сүүлийн хэдэн өдөр Монголд байхад ч энэ хиймэл оюуны хэрэглээ улам нэмэгдэж байгааг би харлаа. Тийм ээ, яг үнэн. Уур амьсгалын өөрчлөлтийн гүйцэтгэлийн индексээр Чили улс 5 байр ахиж хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байсан.
Харин эсэргээрээ Америкийн нэгдсэн улс 8 байраар ухарсан байсан. Чили хамгийн өндөр үзүүлэлттэй байхад Америкийн нэгдсэн улс яагаад доошилсон бол? Та Чили улсын ялгаруулалт өссөн гэж хэлж байна уу? Үгүй ээ. Харин уур амьсгалын өөрчлөлтийн гүйцэтгэлийн индекс үзүүлэлт нь дээшилсэн гэсэн үг. За ойлголоо. Яг таны хэлж буй үзүүлэлтийн нарийн агуулгатай би сайн танил биш байна л да. Гэхдээ Чили сэргээгдэх эрчим хүчний маш их нөөц, хөгжилтэй гэдгийг би мэднэ. Хэрэв миний ойлгосон зөв бол энэ нь өндөр үнэлгээ авах шалтгаан байж магадгүй. Тэд эрчим хүчнийхээ ихээхэн хэсгийг нар мөн салхинаас авдаг. Мэдээж тэд нүүрсний станц, байгалийн хийж бий. Харин Америкийн нэгдсэн улсын хувьд өнгөрсөн 20 жилийн ихэнх хугацаанд хүлэмжийн ялгарл тогтвортой буурч ирсэн. Зарим онцгой тохиолдол байсан ч ерөнхий чиг хандлага нь бууралт байсан. Америкийн нэгдсэн улс нүүрснээс байгалийн хий рүү шилжснээс ихээхэн ашиг хүртсэн. Бид байгалийн хийг маш хямдаар үйлдвэрлэх аргуудыг нээсэн. Байгалийн хий нүүрснээс бага бохирдуулагч. Мөн Америкийн нэгдсэн улсад сэргээгдэх эрчим хүч маш өргөн хүрээнд дэвтэрсэн. Түүнчлэн эрчим хүчний үр ашигын чиглэлд их ахиц гарсан. Мэдээ сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлнэ гэдэг амаргүй. Ялангуяа Монголд санхүүгийн тал нь их хүндрэлтэй чинь Монгол улс ялангуяа нар салхины эрчим хүчний асар их нөөц боломжтой. Дэлхийн өнцгөөс харахад Монгол шиг улсууд цэвэр эрчим хүчний шилжилтэд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ? Миний бодлоор Монгол улс юуны төрөнд өөрийнхөө хэрэгцээнд анхаарах хэрэгтэй. Энд ирээд уншиж, харж байгаа зүйлсийн нэг нь өвлийн улирлдах аимшигтай агаарын бохирдол байлаа. Би олон жилийн турш дэлхийд даяар агаарын бохирдлын асуудал дээр ажилласан. Эндхийн мэдээллийг харахад өвлийн улиралд үүсдэг агаарын бохирдол нь дэлхийн хамгийн ноцтой түвшний нэг бөгөөд хүүхдийн эрүүл мэнд, ахмад настуудын эрүүл мэнд, ер нь бүх хүний эрүүл мэндэд асар их хор нөлөөтэй. Ялангуяа хүүхдүүдэд илүү хүн дээр тусдаг. Уушигны багт дамжийг бууруулж, эмнэлэгт хэвтгэхэд хүргэдэг. Тиймээс би энд ирсэн гол шалтгаан маань энэ асуудлыг илүү сайн ойлгож, өөрөө эсвэл бусад хүмүүс хэрхэн тусалж болох, Улаанбаатар болон бусад газарт агаарын бохирдлыг бууруулах ямар боломж байгааг харах явдал юм. Миний хувьд энэ талаар одоо хүртэл суралцж байна. Гэхдээ ялангуяа Монголын хүүхдүүдийн эрүүл мэндийг асар ихээр сайжруулах боломжгүй. Хэрэв бид өвөл бүр тохиолддог энэ агаарын бохирдолтой тэмцэж чадвал маш их өөрчлөлт авчирна. Яг одоо бол бохирдол тийм ч юм уу биш байна. Харин та 2 сарын өмнө ирсэн бол үнэхээр хэцүү байх байсан. Надад яг тэгж хэлсэн. Хөгжиж байгаа эдийн засгуудын хувьд санхүүжилтэн цэвэр эрчим хүчний шилжилтийн хамгийн том саад хിവэр байна. Илүү их хөрөнгө татахын тулд яг ямар бодит шийдэл хэрэгтэй гэж та үзэж байна вэ? Маш зөв асуулт. Сайн мэдээ гэвэл нарны эрчим хүчний өртөг эрс буурсан бөгөөд цаашиж буурсаар байна. Өнөөдөр нарны эрчим хүч 10-аас 15 жилийн өмнөхөөс 90%-аар хямдарсан. Салхины эрчим хүч, батарейн үнж мөн буурч байна. Тиймээс цэвэр эрчим хүчний өртөг маш чухал хэмжээнд буурсаар байгаа. Мөн газрын гүний дулааны эрчим хүчний хувьд ч боломж байна гэж би бодож байна. Үүний өртөгч бас буурч байна. Нөгөө талаас гадаад санхүүжилт, өөрөөр хэлбэл хөнгөлөлттэй санхүүжилт, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг Монголд ашиглах боломжгүй. Дэлхийн олон байгууллага Монголын цэвэр эрчим хүчний шилжилтэд туслах хүсэлтэй байгаа гэж би боддог. Ярилцлагаа төгсгийн өмнө та Монгол хэдэн хоног ирээд оролцогч талуутай нилээд уулзсан гэсэн. Ямархуу болж өрнсөн бэ? Энэ айлчлалаас авсан гол дүгнэлт нь юу вэ гэж хэлэх вэ? Миний гол сэтгэлдлүүдийн нэг нь би өмнө хэлсэнчлэн монголчууд ямар халуун дотн зочломтгой хүмүүс вэ гэдэг байлаа. Үүнд би маш их талархаж байна. Мөн энэ ямар үзэсгэлэнтэй улс вэ гэдгийг мэдэрлээ. Түүнчлэн энэ цэвэр эрчим хүчийг хэрэгжүүлэх асар их боломж байна. Үнэхээр том боломж бий. Зөвхөн үүнийг боддоор хэрэгжүүлэх хүч, нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Би ирээдүйд өөдрөг хандаж байна. Монгол улс цэвэр эрчим хүчний шилжилтэд хэр бэлэн байна гэж та харж байна вэ? Үүнийг дүгнэх байр суурьнд би хараахан хүрээгүй байх. Би энд хэдхэн хоног л байсан. Гэхдээ энэ асуудлыг маш сайн ойлгодог. Дээр нь боддоор ажиллаж буй олон хүнтэй ярилцсан. Мөн би хэлсэнчлэн их сургууль дээр илтгэл тавьсан. Түүнчлэн ахлах ангийн сурагчдтай ярилцсан маань үнэхээр гайхалтай туршлага болсон. Бид хамтдаа мод тарьж байхад тэд надаас олон асуулт асуусан. Монголын ахлах ангийн сурагчдын асуултууд ямар ухаалаг байсныг хараад надад маш сайхан сэтгэл төрсөн. За профессор Сандалов танд маш их баярлалаа. CNBC Mongolia студид хүрэлцэн ирж өнөөдөр өөрийн мэдлэг туршлагаа бидэнтэй хуваалцсанд баярлалаа.